Таны дотоод ертөнд зэгцэрж ээж гаднах ертөнд зэгцэрнэндээ бол яг үнэн байна гэдгийг өөрийнхөө одоо амьдралын туршаад судлаад бүтээгээд явж байгаа хүний хувьд бол үнэн гэж бол хэлж байна. За яагаад тэгэхээр бидний дотоод ертөнц гэж яг юу хэлээд байна гэхээр биднээс нэгдүгээр оюун санаа буюу оюун ухаан гэж яриад байгаа. Энэ нь бол бидний тарих буюу ухамсараар бол далд ухамсар. За энэ далд ухамсар маань бол 97%-ийг бол биднээс үл хамааран удирдан чиглүүлж явдаг. Бидний ил ухамсар буюу одоо бидний амьдарч байгаа гадаад ертөнц нь 3% эзэлдэг. Маш их цаг хугацаа, маш их хайлтыг өөрөө тэрхэн 3% ертөнцөөс бол маш их хайж өөрөө цаг хугацаа, энерги, мөнгө асар олон зүйлээ бол хайсаар зарцуулаад анхаарлаа хандуулж явж байгаа юм байна. Тэгэхээр бид нар өөрсдийн тэр үндсэн өөрсдийн одоо язгуур далд ухамсар болох өөрийн зүрх сэтгэлийн ямар мэдрэмж хамгийн наазах нь та өөрөө өнөөдөр ажиргалтай амьдарч чадж байгаа юу юу? Хичнээн одоо баялагтай байгаа ч гэсэн таны сэтгэл дүүрэн байгаа юу? Та өөрөө яг хайр дүүрэн байж чадж байгаа юу гэдэг чинь энэ бол дотоод ертөнцийн хамгийн том илэрхийлэл нь байх болно. Хэрвээ сэтгэл зүрх мөн чанар нь хайраар дүүрэн, сэтгэлэн дүүрэн, итгэлээр дүүрэн байгаа тохиолдолд та далд ухамсартаа ямар зүйлийг хийх, яах, дээд өөрийн одоо сүнслэг одоо мөн чанарын чиглүүлгээ ч гэсэн та өөрөөсөө авах бүрэн боломжтой. Энэ зам чинь зөв байдаг юм а, энэ зам чинь буруу гэдгийг чинь хүртэл таны зүрх сэтгэл чинь нээлттэй, оюун санаа чинь нээлттэй үед тэр зүйл чинь чиглүүлгэн цаанаас нь өөрөөс нь заагдаж явдаг зүйл байгаамаа. Та бол сүнслэг оршихуй, гэрэл гээгээ таны мөн чанар гэдэг зүйл чинь асар том ертөнцийг бий болгох тэр чадварыг дотроос чинь та өөрөө тогтоож нээж чаддаг байгаамаа.